Hi guys, хой болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцгаа манайха ингээд та бүхэндээ үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргье. Өнөөдөр ингээд та бүхэндээ дахин нэгэн шинэ хаваараа уулзах гэж байна. Гэхдээ энэ хов маань бас захиад л те одоо Selena Gomez болон Hailey Bieber, Justin Bieber гурвын тухай байх болно. Тэгээд энэ 7 хоног бол та нар ч гэсэн өөрснөө ажиглаж байгаа бах. Ер нь л ингээд social media-гаар бол дандаа энэ гурвын тухай ховж өвөд явж гин. Сүүлдээ би яг үнэндээ амар залхаж чинь заяа. Ялангуяа нөгөө нэг TikTok-ийн algorithm гэдэг юм чинь те нэг л одоо нэг хоёр л ингээд яг тэр тухайн сэдвийн ойролцоо тиймэрхүү бичлэгнүүд үзчих юм бол тэгэл тэр чигтээ чиний одоо алгоритм чинь те юугаар яг тэр сэдвээр ингээд дүүрчихдэг бүх видеонууд нь л ингээд тийм одоо сэдвийн тухай болчихдаг. Тэгээ би чи иймэрхүү gossip бичлэг те pop culture бичлэг хийдэг хүн чинь одоо тиймэрхүү шин явж байгаа ховнуудыг ингээд та нартай хүрэх гээд ингээд TikTok үзээл ингээд явж ангуудтай ихний хаагур юу ярьж ингээд үзээд нэг ганц хоёр бичлэг үзчихвэл тэгэл миний одоо TikTok-ийн algorithm тэр чигтээ Hailey Bieber, Justin Bieber, Selena Gomez гурвын тухай болсон баг. Би бүр сүултээ залхаад би бүр одоо бодож байгаа байхгүй юу? Өөрийнхөө хувийнхаа хэрэглэдэг TikTok аккаунт тэгээд яг энэ одоо тэ өөрийнхөө research болон одоо энэхүү gossip бичлэгүүд дээрээ ашигладаг төрлийн team TikTok гэж хоёр өөр төрлийн TikTokтэй болдгийм үү гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол миний algorithm бол үнэхээр энэ гурваас бүр салхаа боллоо. Тэгээ би бүр үнэхээр залхаж байна. Ойлгомжтой. Үнэхээр залхаж байна манайха. За тэгээ одоо яалтай байлаа. Угаасаа ингээ pop culture-ын тухай ярьдаг юм чинь яригдж байгаа сэдвийг ярихгүй өнгөрхийн аргагүй. Тэгээ та бүхэндээ өнөөдөр цоо шинхэн гарч ирсэн ховж үеийг ярих гэж байна. Бас л энэ гурвын тухай, окей? За Selena Gomez өчигдөр буюу 3 сарын 20-ны өдөр өөрийнхөө нэг шинэ альбомыг finally ингээ цацсан байгаа. Одоо өөрийнхөө fiancéтэй Benny Blanco-тэй хамтарч гаргаж байгаа ийм альбом байгаа шүү дээ, тэ. I Said I Love You First гэдэг нэртэй альбом байгаа. Benny Blanco болохоор энэ цомгных нь бүх дуугийн продюсерлаж гаргасан гэсэн үг. Ер нь нэг тийм creative бүх зүйлийг нь хариуцсан гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ цомог нь өчигдөр ингээд цацагцнаас хойш бол үнэхээр broke the internet guys. Үнэхээр social media-гаар бөө юм болсон. Яагаад вэ гэхээр нэг угаасаа л саяны өнгөрсөн 2-7 хоногт ингээл Hailey Bieber, Selena Gomez хоёрын тухай яриа л те. Hailey Bieber-ийн нэг 7-part documentary, 7-part series энтэйгээл тэр тухай шуугаал намжаагүй байж хахад Selena Gomez ингээд цомгоо гаргачихсан чинь нөгөө нэг яригадаад байгаа ховж өвн бол бүр ингээд асаж эхэлсэн байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхлээр өштэй те энэ дээр байгаа нилээ хідэн дуунуудыг нь ингээд Selena Gomez-ийг Justin Bieber болон Hailey Bieber хоёрт хандаж зориулж гаргасан дуунууд байна. Үгнүүд нь бүр яг байна гэд хүмүүс фэнүүд тэгж үзээд байгаа байхгүй юу. За тэгээд та бүхэндээ одоо яг хүмүүсээ айгүй их яриад байгаа нэг 3 дууных нь одоо үгнүүдийг нь орчуулж өгөх бол яагаад хүмүүс энэ 3 дууг ингээд энэ хоёрт зориулсан гэж үзээд байгаа вэ гэдэг дээр нь орчуулад утгыг нь тайлбарлаад явна, окей. За тэгээд энэ альбом нь болохоор нийтдээ 14 дуутай юм байна лээ. За тэгээд 13 нь бол шин дуунууд байгаа. Тэгээд за яг нэг дуу нь болохоор нөгөө нэг I Can't Get Enough гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэр чинь бол бүр нэлээд олон жил өмнө гарч ирсэн дуу. Гэхдээ тэр чинь нөгөө нэг бас Benny Blanco-тай хамтарч ирсэн болохоор тэр дуугаа бас энэ цомгонд оруулчихсан байсан. За тэгээ энэхүү 14 дууных нь аль алиг нь одоо энэ хоёрын тухай гэж яриад байгаа вэ гэхээр үү те. Эхнийх нь болохоор How Does It Feel to Be Forgotten гэдэг тийм нэртэй дуу байгаа хгүй. Энэ болохоор те How Does It Feel to Be Forgotten гэдэг чинь болохоор мартагдах ямар санагдаж байна гэсэн те тийм утгатай, тийм гарчтай дуу байгаа. Тэг хүмүүс болохоор энийг Justin Bieber-т зориулж гаргасан дуу гэж бодоод байгаа байхгүй юу. Тэг би өчтөр айгу гайхацсан байхгүй юу. Яг энэ хоёр альбом нь ингээд цацагдчихад release хийгдчихгээд тэг би зүгээр ингээд TikTok дээр scroll хийгээд байжсэн чинь Justin-ийн ч юм уу эсвэл Hailey-гийн одоо тухай видеонууд, бичлэгүүд гарч ирэнгүүт баахан комментууд нь How does it feel to be forgotten? How does it feel to be forgotten гэсэн амар комментууд байгаа цахгүй. Тэгээ би гайхаад яагаад хүмүүс энийг ингээд бичиж байгаа юм болоо гэж бодсон чинь Selena Gomez-ийн дуу байсан юм байна лээ. Тэр шинэ гаргасан дуу. Тэгээд хүмүүс тэгээ бичээдсэн юм байна лээ. За хэдүүлээ одоо энэ дууг нь орчуулад утгыг нь харцгаая. Гэхдээ яг утгыг нь орчуулж эхлэхээс өмнө нэг зүйлийг би сануулж хэлмээр байна. Selena Gomez одоо Benny Blanco хоёр чинь энэхүү альбомаа ингэж release хийхийнхаа өмнө одоо цацгийнхаа өмнө нэг 2-7 хоногийн туршид айгүй их тийм
одоо press tour хийгээ явж байсан шүү дээ. Альбомаа ингээл сурталчлаад гарч ирэхээс өмнө тиймэрхүү одоо media зүйл хийгээ явж байсан. Айгүй их олон шоунууд дээр, ток шоунууд дээр ч юм уу эсвэл те тиймэрхүү зүйлээр айгүй их орсон байгаа. Тэгээд нэг тийм интервью байсан байхгүй. Энэ хоёр ингээ хамтдаа ингээ суужсан ингээ ярьслага би бинтэйг ингээ ярилцж байгаа. Энэ одоо альбомныхаа тухай ярьж байгаа байхгүй. За тэгсэн чинь тэрэн дээр бүр ингээ Selena айгүй тийм тодотгож хэлсэн байлээ хүмүүст. Ер нь ингээ намайг ямар ч одоо уран бүтээл гаргасан, ямар ч альбом одоо юм гаргасан хүмүүс фэнүүд бол ихэвчлэн нэг л зүйл рүү явдаг гэж байгаа байхгүй. А энэ дуу яг л тийм утгатай байхаа, энэ дууг яг л тэрийг ярих гээд байгаа байхаа гэд нэг яг л нэг зүйл рүү ингээд хүмүүсийн оюун ухаан бодол нь явдаг. А гэхдээ тийм биш шүү гэд ингээд өөрөө хэлсэн. Энэ бол тэрний тухай биш ээ. Энэ альбомд байгаа дуунууд аль нь ч тэрний тухай биш гэж бүр тодотгож хэлсэн байлээ. Хэдийгээр өөрийнхөө амаар хэлээгүй ч гэлээ. Тэгээ шууд ингээд энэ бол Justin Bieber-ийн тухай дуу биш шүү гэж тэгэж яг тодотгож нэрийг нь хэлээгүй ч гэсэндээ ер нь тийм юм ярих гээд байгаа зү тэ хүмүүс яг тэрний тухай гэж боддгоо гэж хэлчихэж байгаа юм чи өөр юу яах юм те. Most of this album has nothing to do with what everyone may go to. And I think it's important for me to say that because I've evolved so much. Тэгэж бүр тодтогч хэлсэн байлээ. Ер нь бол энэ альбом бол зүгээр л зөвхөн миний гэлтгүү одоо эн чин collaboration album гэдэг байгаа шүү дээ. Нэг Benny Blanco-тай хамтарч хийсэн гэдэг. Тэгэхээр энэ нь бол бит хоёрын хоёулангийнх нь past, present, тэгээд future together гэсэн байгаа байхгүй. Бит хоёрын хоёулангийнх нь өнгөрсөн амьдралыг харуулсан, мөн одоогийн амьдралыг харуулсан. Тэгээд ирээдүй. Гэтэ бит хоёр хамтдаа ирээдүгөө хэрхэн одоо харж байгаа вэ гэдгээр ингэж тэрийг өгүүлэх гэсэн тийм альбом гэж ярьсан маа. Гэхдээ би бодсон байхгүй. Хэрвээ тэгээд энэ хоёрын бие биенийхэнтэй ингэж past өнгөрсөн амьдралыг харуулж байгаа юм чинь бас байж болох юм биш үү те. Justin Bieber ч өөрийнх нь амьдралынх нь одоо өнгөрсөнд үлдсэн хүн учраас тэрний тухай бас байж болох юм гэж би бол бодсон. Гэхдээ бол өөрөө бол энэ бол тэрний тухай биш шүү гэж ингэж тоодотгож хэлээд байгаа юм байна лээ. Тэгсэн ч гэсэн фэнүүд бол энэ дууг нь цацагдсанаас хойш энэ альбомыг нь цацагдсанаас хойш бол энэ гурван дууг бол яалтчгүй Justin Bieber, Hailey Bieber хоёрын тухай гэж бодож байгаа. Окей. За тэгээ хэдүүлээ шууд одоо эхнийхээ дууныхаа орчилго руу утга руу орцгоё. За how does it feel to be forgotten гэдэг нь мартагдуулахад өөрт чинь ямар санагдаж байна? Мартагдахад ямар санагдаж байна гэж байгаа байхгүй юу? За эхнийх нь одоо verse явж гин. I sip it in the way he likes, ruby red, locking eyes гэж байна. За I sip it гэдэг нь болохоор ингээд жоохон ингээ амсаад уухыг хэлж байгаа шүү дээ. I sip tea гэх юм бол одоо тий би ингээд цай ууж гинэ гэсэн үг. Тэгээд the way he likes гэж байгаа нь болохоор яг тэрнийхээ таашаалдгаар яг тэгэж ууж гинэ гэж байгаа байхгүй. Яг тэр залуугийнхаа одоо Benny-гийнхаа тухай ярьж байгаа л байлгүй дээ. Тэгэхээр одоо би Benny-гийн одоо таалдгаар ингэж ууж гинэ гэж байгаа байхгүй. Юу гож байгаа юм бол I don't know. За тэгээд ruby red locking eyes гэж байна. За тэгээд ruby-гийн тийм алмаз гэдэг шүү дээ. Тийм алмазын улаан өнгөтэй. Тэнгүүтээ locking eyes гэдэг чинь болохоор ингээд бүр нүдээ салахгүй ширтэлцгийг хэлдэг. Бүр яг ингээ би энэ лүгээ хараад те. Тэрийг хэлж гин. За тэнгүүтээ lipstick kisses with no ice гэж байгаа байхгүй юу. За энэ болохоор те lipstick kisses гэхээр чинь тийм уруулаа будчихсан байж байгаа те үнсэлцгийг хэлээд байгаа байхгүй юу. За тэнгүүтээ with no ice гингүүд ямар ч мөсгүйгээр эргэж гин заяа. За ингээ шууд сонсонгод айгуу тийм утга авцлахгаагүй сонсогдож байгаа үстэй те. Гэтэ ер нь хэлэх гээд байгаа утга нь юу вэ гэх юм бол ice гэдэг чинь одоо юу вэ те. Хүйтэн зүйл шүү дээ тий. Тэгэхээр ямар ч тийм хүйтэн хөндөй зүйл байхгүйгээр ингэж үнсэлцэж байна тий. Ямар ч тийм хөндөй зүйл байхгүй би биэндээ айгүй дулаан мэдрэмжийг төрүүлээд үнсэлцэж байна гэсэн тий. Тийм хайрандаа шатж байна гэсэн тийм утгыг илэрхийлэх гэж байгаа юм шиг байлээ. За тэгээ цаашлаад on the edge paradise гэж байна тий. On the edge гэдэг чинь болохоор одоо яг үзүүрт хязгаарт paradise буюу одоо дивааж юм байна гэж хэлж байна. За тэгээ цаашаад pre-chorus руугаа явж гин. Энэ дээр нь болохоор and you walked in big ass grin гинэ. За тэр нь болохоор те чи тэгээд grin гэдэг чинь ингээд шуумалзаад ингэж нэг тийм зөв инээмсэглэлдэг шүү дээ те. Тим одоо зүйлийг хэлж байгаа тийм шуумалцсан царайтай ингээд алхаад ороод ирсэн. Talking like we're friends, honey. What were you thinking гинэ. За энэ болохоор шуумалцаж орж ирэнгүүтээ хоёулаа найзууд юм шиг ингээд яриад унсан
гэж тэгэнгүүт хонгор минь чи юу бодож тэгжсэн бэ? Тэгсэн бэ гэж асууж байна. Тэнгүүтээ he loves me, I love him. Look at you. Just look at you now. Гинэ тэр нь болохоор те he loves me буюу те тэр бол надад хайртай. Би ч гэсэн тэрэндээ хайртай. Тэгээ чи өөрийгөө харал да. Look at you now. Гинэ айгу зөвүүн юм шиг те. Хэрэг үнэхээр Justin-ийн тухай хэлсэн бол айгу зөвүүн байгаа байхгүй. Look at you now. Тэгээ би бол ингэж харандаа умбаж шумбаж जैन те. Тэг чи өөрийгөө харал та гэд тэгж хэлээд байгаа байхгүй. Тэгээд хүмүүс бол энийг юутай холбоод байгаа гэхээр ойрын үедтэй Justin бүр ямар харагдаад явж байгаа юу лээ те. Би тэр тухай гэсэндээ зөндөө олон бичлэг хийсэн. Тэгээд тэрийг нь баг ярих гэж байгаа юм шиг те. Чи өөрийгөө харал та гэж хэлэх гэж байгаа юм шиг байгаа байхгүй юу? Look at you. Just look at you now. You're so embarrassing. Go cry when no one's watching. Гинэ чи бол үнэхээр ичмээр юм аа. За тэгээд хүмүүсийг хараагүй байхад явж уйлаа. Тэг нууцаар уйлаа гэж тэгж байна. За тэгвэл I can't imagine it. How does it feel to be forgotten? Forgotten гинэ. За тэр нь болохоор би бүр төсөөлж чадахгүй байна. Чи надад хэлээд өгдөө те. Хүмүүсээр мартагдуулах те. Одоо мартагдуулах гэхгүй мэнэ. Хүмүүсээр мартуулах өөрт чинь ямар санагдаж байна гэж асууж байна. За тэгвэл дахиад те how does it feel? Ямар санагдаж байна? Ямар мэдрэмж төрж байна гинэ. I hope one day you heal гэдэг нь болохоор чамаг нэг өдөр ингэж те энэ бүхнийг давж туулаад ингээд өөрийгөө эмчлээсэй гэж хүсэж байна. Тэгээ healing гэдэг чинь ер нь өөр дээр ажиллахыг хэлнэ шүү дээ те. Ингээд өөрийнхөө хамаг муу зуршлуудаа хаяад ч юм уу те өөрөө хамаг сэтгэл зүйнийхээ асуудлуудыг одоо ингэж тавьж явуулаад тэрийг одоо ер нь heal гэж ярьдаг эдгэрэх те одоо эрүүл мэндээрээ гэхээс илүүтэйгээр одоо сэтгэл зүгээрээ одоо эрүүл болохыг healing гэж ярьдаг. За тэгээд цаашлаад одоо дараагийнхаа verse руу орж ах шиг байна. Тэр нь болохоор I know it must be difficult. I know it isn't what you thought. No. Гэнэ тэр нь болохоор би мэдчихнэ айгүй хэцүү байгаа хаа чамд гэдэг чинь. Тэнгүүтээ чамайг энийг ерөөсөө ингэж болно гэж бодоогүй гэдгийг чи мэдчихнэ. Би ойлгож байна гэж тэгж байна. За тэгээд дахиад нэг pre-chorus руугаа ороод тэгээд chorus руугаа ороод тэгээд дуустдаг байгаа өөр ямар нэгэн тийм шин мөрнүүд байхгүй. Гэхдээ хамгийн төгсгөлд нь outro явдаг байгаа. Тэр outro нь болохоор нэг хоёр мөр байгаа байхгүй. Тэр нь испанаар хэлэгддэг байгаа. Энэ дээр болохоор ahora todo está dicho y hecho гэж ярьж байгаа байхгүй. Энэ нь болохоор бүх зүйл одоо ингээд дууссан гэж хэлж байна. За тэгчингүүтэй todo está olvidado гэж энэ нь болохоор бүх зүйл одоо ингээд мартагдсан гэж хэлж байна. Ahora todo está dicho y hecho. Todo está olvidado. Ингээд дуустдаг байгаа. За, энийг болохоор хүмүүс Justin Bieber хандсан гэж бодож байгаа аахгүй те ингээд хэлээд би одоо Benny-д хайртай, тэр ч гэсэн надад айгүй хайртай. Тийм болохоор би тийм ингэж найзуучиг байх гадээ чамд ингээд те хүмүүсээр мартуулах ямар байна аа? Ямар сэтгэл мэдрэмж төрж гинэ чамд гэж одоо тиймэрхүү мөрнүүд байгаа болохоор яг л тэгээ Justin хандаж хэлж ингэж хүмүүс бодож байгаа байхгүй юу. За тэгээ дараагийнхан дуу байна. Тэр нь болохоор You said you were sorry гэдэг нэртэй дуу байгаа. Энэ болохоор те чи уучлаарай гэж хэлсэн гэдэг тийм нэртэй гарчигтай дуу байна. Тэгээ энийг ч гэсэн хүмүүс Justin Bieber зориулсан байх гэж бодоод байгаа. За ингээ хэдүүлээ шууд утга руу орчуулгаар руу орцгоё. За эхний мөр байна. Эхний мөр дээр ингэж PCH Driving Malibu Baby гинэ. За PCH гэдэг нь болохоор Pacific Coast Highway гэдэг үгнүүдийн товчлол ахгүй юу? Энэ нь болохоор Калифорниад байдаг одоо хурдны замын нэр гэсэн үг. Тэгээ хэлж штэ те одоо энэ хурдны замаар яваад одоо Malibu гэд айгу алдартай газруудыг те Калифорниад байдаг. Одоо Malibu руу би ингээд юу яаж гинэ? Машина бараа явж гинэ, жолоодод явж гинэ гэж байна. За тэгээд type of love that can make a bitch crazy гинэ. Энэ болохоор одоо bitch те өлөгчнийг бүр ингэж галзууруулахаар те бүр галзууруулж чадхаар тийм төрлийн хайраа дурлалаа гэж ярьж байгаа байхгүй юу. За тэгмүүдээ he fills me up. Yeah, he never gets lazy гинэ. За энэ болохоор ер нь бас нэлээд sexual талдаа гэж би бодоод байгаа. Би бодох жишээ ер нь бол угаасаа sexual утгатай байгаа байхгүй юу. He fills me up гэдэг нь болохоор те ингээд надад айгүй ингэж хүрдэг мурдаг гэсэн үг. He fills me up, fill me up гэдэг чинь ингээд надад айгүй хүрж ингэж те би минь хүрхийг хэлж байгаа. Тэнгүүтээ he never gets lazy гэдэг нь болохоор тэр хизээч одоо залхуурдаггүй гинэ. I wouldn't leave him even if you paid me гинэ. Чи хэдий надад мөнгө өгөө, мөнгө төлөө гэсэн ч би
энэ залууга хизээж орхиж явахгүй гинэ. За тэгээ Бэнигээл яриад байгаа юм шиг байгаа хгүй юу те. Элтэ би нэмэ надад айгүй амар хүрдэг мөрдөг ста. Залах хүрдаггүй надад хүрдэг мөрдөг гэх гээд амааш тэнгүү те. Би бол хизээж Бэнигээ орхихгүй гэж ярьж байна. За тэгчээд pre-chorus нь байна. Энэ дээр болохоор don't think about you, happy without you, more now than I ever was гэнэ. За энэ болохоор те би хизээ чиний тухай боддоггүй. Тэнгүүдээ би бол ингэж хамгүйгээр айгүй аз жаргалтай байгаа. Би хизээч аз жаргалтай байгаагүйгээрээ аз жаргалтай байгаа гинэ одоо. За тэгээд дахилт руугаа орж ийн, chorus руугаа орж ийн. Тэрэн дээр нь болохоор but I had a dream. You said you were sorry. You said you were sorry гинэ. Энэ болохоор те би гэхдээ зүүдэлсэн тэр зүүдэнд маань чи ингээд надад уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд sorry for everything that you put on me гинэ. Надад хийсэн бүх одоо зүйлстэй чи ингээд уучлаарай гэж гуйсан гинэ. За тэгмүүдээ our eyes were bawling rain. We finally both forgave you гинэ. За энэ нь болохоор те бид хоёрын ингээд eyes were bawling гэдэг чинь бол үнэхээр амар уйлах хэлдэг байхгүй юу? Oh my god, I'm bawling my eyes out гэж хүмүүс ярьдаг. Би өстө амар уйлсан гэж ярьдаг байхгүй юу? Тэр үг байна. Тэнгүүд our eyes were bawling rain гэдэг нь болохоор үнэхээр бүр бороо асгарж байгаа юм шиг тэгж амар уйлсан л гэж тэгж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ we finally both forgave you гэнэ. Тэр нь болохоор бид хоёр хоёулаа ингээ эцэст чамайг өршөөсөн, уучлсан гинэ. За тэнгүүдээ I had a dream, that's all it was. Yeah, that was enough for me. Гэдэг тэр нь болохоор би бол зүгээр л ингээд зүүдэлсэн. Энэ бол зүгээр л зүүд байсан. Гэхдээ надад бол тэр нь хангалттай байсан. Тэгээ чи миний одоо зүүдэнд хурж ирээд надаас уучлалт гуйсан нь бол хэдийгээр зүгээр зүүд байсан ч гэсэнтэй тэр нь надад хангалттай байсан гэд тэр тухай ярьж байна. За тэгээ дараагийнхаа verse руугаа орж ийн. Тэрэн дээр болохоор my new flame, he could melt a damn diamond гинэ. Flame гэдэг чинь бол гал одоо оч гэсэн үг те. За my new flame гэдэг чинь болохоор ер нь ингээд хайртай хүнийг ярьдаг те миний одоо шинэ оч галз оч бол гэдэг нь болохоор хайртай хүнийг refer хийж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ миний шинэ залуу бол миний шинэ хайр бол ингээд тэр бүр diamond те алмазыгч хайлуулж чадхаар тийм хүн гэх тэгнэ. Spell my name, see the back of my eyelids гинэ. Ямар амир spell my name гэдэг чинь одоо миний нэрийг одоо ингээд үсгэлээ гэж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ see the back of my eyelids гэдэг нь болохоор миний бүр ингээд eyelid-ний те eyelids одоо зохины бүр ингээд back of my eyelids гэдэг баг дотор талыг хүртэл ингэж харж чадхаар гэсэн үг байхгүй. Миний бодлоор бол тэр нь юу илэрхийлэх гээд байгаа вэ гэхээр бүр ингээд хүн одоо баярлж хөөрхөөрөө ч юм уу тест бүр амар ингэж баярлж хөөрхөөрөө ч юм эсвэл бас нэг жоохон sexual утгаар гэх юм бол тэ хүн одоо яг үнэхээр тийм амар таашаал авч явахдаа ингээд дээшээгээ харж мараал тэнгүүд одоо зохиныхон дотор тал нь баг ингээд нүд чинь бүр дээшээгээ явсаар байгаа дотор тал нь харагдана гэсэн одоо ухаантай тиймэрхүү юм яриад байгаа байхгүй юу. За тэнгүүдээ oh this is love, now I get why people like it. Гэнэ тэр нь болохоор энэ чинь хайр юм байна. Тэгээ хүмүүс би яагаад ингэж хайранд дуртай байгаа гэдгийг одоо л ойлгож байна гэх тийм ээ. I really like it, you should try it. Энэ амар зөв юм уу? Тэр нь болохоор надад бол ингэж хайранд ингэж умбах таалагдж байна. Чи ч гэсэн туршаад үзэх хэрэгтэй. Ингэж хайранд умбахыг те туршаад үзэх хэрэгтэй гэж энэ амар зөв юм байгаа зү те. Хэрв үнэхээр Justin хандаж хэлж байгаа бол айгүй зөв юм байгаа. За тэгэнгүүтээ дахиад нэг pre-chorus руугаа ороод тэгээ chorus руугаа ороод тэгээ дуусч байна. Тэгээ энийг нь болохоор бас л дахиад те Justin Bieber-т хандаж хэлж гин. Тэгээ Justin Bieber одоо өөрт нь хэрхэн ямар амар зүйлүүд хийсэн бэ үерхэж явахдаа тэгээ ингээл зөндөө олон юм байдаг штэ. Rumor-нууд байдаг те ингээ өөрийнх нь араар нь тавьдаг байсан. Тэгэл өөрөөр нь тоглол 2-3 эмэгтэйчүүдийн дунд яваал те яаж ядагч байсан гэнэ те. Тийм баахан rumor-нууд байдаг. Тэгээ баг тэрийг ярьж байгаа юм шиг те ингээд чи надад юу хийсэн бэлээ. Тэгээд тэрэнд чинь чи тэгээд би тэгээд чамайг надаас уучлалт гуйж байгаа гэдгийг ингэ зүүдэлсэн. Тэгээд тэр бол надад enough хангалттай. Тэгээд би одоо өөрийнхөө тэ шин залуутайгаа хаста жаргаж ийна хаста үнэхээр хайр гэж юм байт юм байна гэснэг тэ тийм юм ярьж байгаа юм шиг байна. Зя манайхаа хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Хувь хүний одоо яг толгойн хэлбэр болон нүүрний хэлбэрнээс шалтгаалаад
хувь хүнд тохирсон үсний засалт гэж байдаг, хөмсгний засалт гэж байдаг, хөмсгний хэлбэр, тэгэл хувцаслалт, одоо тохирох нүдний шил байдаг энэ төр гэж ярьдаг те. За тийм учраас ингээ хүмүүс яг өөрсдийнхөө нүрийн хэлбэрийг сайн тодорхойлоод яг өөртөө тохирох хувцалтыг болон үсний засалтыг одоо хийж явах хэрэгтэй гэж айгүйх стайлист хүмүүс ярьдаг байгаа. Тэгээ та нар ч гэсэн бас тэр тухай мэдж байгаа байх. За гэхдээ та нар маань өөрийнхөө яг нүрийнхээ хэлбэрт тохирсон хувцалтыг ч юм уу эсвэл үсний засалтыг өөрөө шийдэж чадахгүй, өөрөө мэдэхгүй байгаа бол танд туслах тийм онлайн үйлчилгээ байна. Тэгээ та бүхэндээ өнөөдөр тэрийг танилцуулах гэж байна. Та бүхэнд маш хэрэгтэй гэж бодож байна. За Hair Styleria гэдэг энэхүү онлайн үйлчилгээ нь хүмүүсийн нүрийн хэлбэрийг тодорхойлж, тэгээд танд тохирох нүдний шил, үсний засалт, хөмсгний засалт, малгай, нүдний шил, эмэг, тэгээд цамцны зах гэд бүх зүйлийг чинь одоо зааж зөвлөж өгдөг тийм онлайн үйлчилгээ байгаа. Тэгэд үйлчилгээ нь бол үнэхээр амархан юм байна лээ. Заавал ингэж биеэр очиод авах шаардлага байхгүй. Зүгээр л яг та өөрийнхөө ихц ахуулсан 2 зургийг DM-ээр нь явуулаад л тэгэл танд одоо бүх одоо нүрийн хэлбэр болон зөвлөгөөнүүд бүгдээр хүрээд ирдэг юм байна лээ. Тэгэхээр үнэхээр амар хялбар онлайн үйлчилгээ байгаа. За тэгээ та бүхэн маань хэрвээ миний царайны хэлбэр ер нь ямарт нь тооцогддог юм болоо, надад тохирсон үсний засалт юу байдаг юм болоо, хөмсгний засалт юу байдаг юм болоо гэд тэ тиймэрхүү зүйлийг айгүйх боддог бол та энэхүү онлайн үйлчилгээнд холбогдоорой. Тэгээд өөрт тохирсон бүх одоо зөвлөгөөгөө авчих боломжтой гэсэн үг. За тэгээ та бүхэн маань энд гарч байгаа энэхүү Instagram хаягдлаар холбогдоод DM бичээд дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За одоо ингээ хэдүүлээ сүүлийн дууны орчуулгыг харцгаая. Энэ сүүлийн дуу нь болохоор шүү дээ Don't take it personally гэдэг дуу байгаа байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр битгий ингэж яг хувийн зүйл болгож хүлээж аваарай. Өөр дөрөв тусгаж хүлээж аваарай. Энэ бол нэг personal зүйл биш шүү гэсэн үг байхгүй юу? За энийг болохоор хүмүүс Justin Bieber биш, Hailey Bieber-т зориулж тэ хандаж дуулж гин гэж бодож байгаа. За тэгээд хэдүүлээ шууд орчуулга руугаа оръё. I know the two of you used to talk like every day гинэ. Би мэднэ та хоёр ингээд өдөр болгон хоорондоо ярьдаг байсан гинэ. За тэгээд and ever since I came around it hasn't been the same гинэ. Тэгээ би одоо I came around гэдэг нь болохоор би одоо тэгээд хурж ирснээс оролцсноос хойш гэх юм уу те бүх зүйл одоо адилхан байха болсон, одоо өмнөх шигэ байха болсон гэх тийм. You probably got a dartboard with my face right in the middle гинэ. За dart гэдэг чинь бол угаасаа нөгөө нэг монголоор ч гэсэндээ dart гэдэг шүү дээ тийм тоглоом байгаа шүү дээ. Тэгээд та хоёр бол бодвол миний зургийг яг дартныхаа дунд голд нь тавьчихсан тийм дартны тоглоомтой байхаа гэж байгаа байхгүй юу. За тэгээд he sleeps in my bed. I met his parents. It's official гэнэ. Тэр нь болохоор тэр миний оронд унтдаг, надтай хамт унтдаг. Тэгээ би тэрний ээж автай танилцчихсан. Тэгэхээр одоо энэ бол ингээд official аль бие усных гэсэн үг гинэ. Тэгээ энэ нь болохоор хуучныгаа тэр Justin Bieber-ыг яриад байгаа юм уу? Эсвэл яг одоогийнхаа relationship-ыг яриад байгаа юм уу? I don't know. Okay? Probably got a dartboard of my face right in the middle. He sleeps in my bed. За тэгээд дахилт нь явж гин тэрэн дээр болохоор please don't take it personally. Some things are just meant to be гинэ. Тэр нь болохоор битгий ингэж хувийн зүйл болгож хүлээж аваарэ гинэ. Тэнгүүдээ some things are just meant to be гэдэг нь болохоор зарим зүйлүүд бол угаасаа л болдгоороо болдгоо. Don't waste all your energy. We both know that he loves me гинэ. Oh my god. Oh my god. If it is үнэхээр Hailey Bieber зориулсан гэж байгаа бол айгу зөв юм байна заяа. Зөв үг байна. Юу гэж наа гэхээр шүү дээ. Битгий өөрийнхөө хамаг энергийг ингэж үрж зарцуулаа, юмд зарцуулаа. Хоёулаа тэ we both know гэж аахгүй. Би болон чи бит хоёр хоёулаа мэдж байгаа штэ. Тэр надад хайртай гэдгийг гинэ. Тэгэхээр одоо бараг тэ одоо Hailey танд хэлж байгаа юм шиг тэ хоёлаа мэдж байгаа штэ яг үндэ бол Justin надад хайртай хэвээрэ гэж одоо хэлэх гээд байгаа юм шиг байгаа байхгүй юу? We both know that he loves me. За тэгмүүдээ oh honey you deserve it. I know you're gonna find somebody perfect. Гэнэ тэр нь болохоор хонгоор минь чи бол ингээд сайхан зүйлийг одоо хүртэх хэрэгтэй шүү дээ гэж хэлж байгаа юм шиг байгаа байхгүй юу? You deserve it чи хүртэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд I know you're gonna find somebody perfect гэдэг нь болохоор би чамайг яг төгс хүнийг өөртөө олж чадна гэдэгт итгэж байна те мэдж байна. Тийм болохоор чи тэрийг
хүртэх эрхтэй гэж одоо хэлж байгаа байхгүй юу. За тэгмүүдээ please don't take it personally. Some things are just meant to be. Дахиад хэлж гэн те. Битгий ингэж хувийн зүйл болгож хүлээж аваарай. Зарим зүйл зүгээр болдгорол болоод өнгөрдөг юм аа гэж хэлж гэн. Oh honey, you deserve it. I know you're gonna find somebody perfect. За тэгээд 2 дугаар бадаг явж гэн. 2 дугаар бадаг дээр болохоор you're so beautiful. It's still hard for me to swallow. Гэнэ тэр нь болохоор чи бол үнэхээр үзэсгэлэнтэй. За тэгээд hard to swallow гэдэг чинь үнэхээр хөлөө зөвшөөрч чадахгүй байхыг хэлдэг байхгүй юу? Одоо swallow гэдэг чинь бол залгих гэсэн үг тийм үү? Гэтээ hard to swallow гэж зүрх одоо холбоо өгчих юм одоо юу гэж юунаар ашиглагддаг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байхыг хэлдэг байхгүй. Тэр нь болохоор it's still hard for me to swallow гэдэг нь чи үнэхээр үзэсгэлэнтэй тэгээ би заримдаа тэрийг одоо хүртэл ингээд хүлээн зөвшөөрч чаддаггүй тэ гэсэн одоо тийм утгаар хэлж байгаа байхгүй юу? I used to get so jealous. I would stress eat. Гэнэ тэр нь болохоор тэ би ингээ айгүйх атаархдаг байсан. Тийм болохоор ингээд stress eat гэдэг чинь зарим хүмүүс ингээд айгүйх стресс тэрхээ юм идээд ундаг штэ тэ. Тэрийг хэлж гэн би айгүйх тэгж атаархдаг байсан болохоор айгүйх тэгж стрессээс болоод иддэг байсан гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүдээ drown my sorrows in a bottle of vodka гэнэ тэр нь болохоор өөрийнхөө гунгийг нэг шил архинд ингээд хийчдэг байсан. Одоо архиар ингээд доошгоо явуулдаг байсан гэж аахгүй одоо тий айгүйх тэгж гунгалсан үедээ айгүйх архи удгаал гэж хэлж байна. Архи удаг байсан гэж тий. За тэнгүүдээ and then I remembered that he doesn't want you. No, he doesn't want you. Гэтэ би өөрөө одоо ухаарсан ч гэдэг юм уу тий сансан. Тэр нь юу вэ гэхээр he doesn't want you гэнэ тэр нь болохоор тэр чамайг хүсдэггүй гэдгийг би ухаарсан, би сансан гинэ. Тэгэхээр одоо баг Justin-ыг те Justin бол чамайг Hailey хүсдэггүй гэж хэлэх гээд байгаа юм шиг байгаа байхгүй юу? You're so beautiful, it's still hard for me to swallow that he doesn't want you. За ийм дуу байна. Энэ дууг болохоор хүмүүс Selena Gomez-ыг Hailey Bieber тандаж хэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэг ингээд хэлж байгаа утга нь болохоор Justin бол чамайг хүсдэггүй те чамд хайртай биш ээ. Гэтэ би ингээд чамд ингээ атаархдаг байсан та өмнө нь чамайг яг өөрт чинь хайртай тийм төгс хүнийг олно гэж би итгэж байна. Яад бол чи үнэхээр өөрөө тийм үзэсгэлэнтэй шүү дээ. Тийм болохоор чи deserve гэдэг чинь те чи бол ингээд хүртэх тийм төгс залууг те өөрт чинь зориулсан тийм төгс залууг одоо хүртэх эрхтэй шүү дээ. Тийм болохоор ингээд битгий өөрийнхөө хамаг энергийг иймэрхүү юмд зарцуулаа гэж хэлж байгаа юм шиг тийм дуу байгаа байхгүй юу? Тийм болохоор хүмүүс одоо Hailey Bieber тандаж дуулж байгаа байх гэж бодоод байгаа. За, ийм байна. Манайхаа энэ 3 дууг энэ хоёрт Justin болон Hailey хоёрт зориулсан гэж бодож гин. Гэхдээ not Hailey. Oh my god. Selena Gomez болохоор би түрүүн хэлсэнчлэн энэ цомгоо гарч ирэхээс өмнө тэр одоо ярьслахын дээр хэлжсэн битгий яг хүмүүсийн боддог шиг энэ зүйл энэ дуунууд тэр тухай байхаа гэж бодоорой биш шүү гэж өөрөө хэлсэн. Гэхдээ л фэнүүд юм чи угаасаа янз бүр юмдэл холбоо шүү дээ тэгэхээр угаасаа хүмүүс өөрийнхөө interpret хийж байгаагаараа л interpret хийх бах. Та нар ч гэсэндээ өөрснөө яаж хүлээж авч гин яг энэ хоёрын тухай гэж бодож гинөө эсвэл өөр зүйлийн тухай байх гэж бодож гинөө гэд өөрсдөө хороо interpret хийгээд явнаа гэсэн үг шүү дээ. Ойрын үед энэ хоёроор бүр айгүй их бичлэг хийлээ. Үнэхээр их одоо viral болоод яваад байгаа болохоор үнэхээр хийхгүй байхын аргагүй. Одоо би та бүхэндээ амлсан ёсоор нөгөө нэг Internet Oddities гэдэг тэр нөгөө нэг YouTube channel-ийн хийсэн 2 дахь бичлэг байгаа штэ. Selena Gomez-ийн Hailey Bieber-ийн 2 дахь одоо шинэ obsession нь болохоор Sabrina Carpenter гэдэг тэр бичлэгэн дээр би reaction video хийх болно. Амлсан ёсоор хийн. За тэгчгээд бас би одоо weekly recap дээр оруулъя гэж бодож байгаа. Энэ одоо баахан одоо дуулаа шогоо болоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс бас ингээд Justin Hailey хоёрыг бас энэ дуулаа шууганд ингээд зориулаад хандаад ч гэх юм уу бас айгүй их юм тийм сошиал медиагаараа өөртөө Instagram дээрээ янз бүрийн тийм даал дутхтай зүйлүүдийг ингэж гаргаж тавиад ингэж хүмүүс хараад байгаа хгүй. Тэр тухайн нь болохоор би зүгээр юу яа weekly recap дээр оруулъя гэж бодож байгаа. Энэ бичлэгэн дээр оруулахгүй. Энэ бичлэг болохоор зүгээр энэ дуунуудын утганыхын тухай байлаа. Энэ одоо цомогч өчтөр шөнө гарсан байхгүй юу? Цацагцсан. За тэгчгээд манайхаа Justin Bieber өнөөдөр одоо Америкт өнөөдөр ахгүй яг 5 дахь өдрийн өдөр тийм юу хийсэн ба story хийсэн ба өөрийнхөө Instagram дээр. Тэр нь болохоор ч
амар тийм урт юм байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд харахаар ер нь нэг тийм Есүс Христийн одоо айгуу тийм шашны тухай юм шиг те ингээд хэрхэн одоо ингээд шашинд те одоо Христийн шашин ингээ хүмүүс бинийг уучлах тухай ингэж гардаг юм шиг тиймэрхүү ишлэл тавьчихсан тийм story байгаа. Тэгсэн мөртлөө ингээд те the forgiveness we forgot about гэж байгаа байхгүй тэгж эхэлж байгаа байхгүй те одоо бидний мартчихсан байсан одоо уучлалт те хүмүүсийг өршөөх уучлах гэсэн нэг тийм юм тавьчихсан. Тэгэл ингээл forgiveness те уучлах гэдэг бол хүн бүрт зориулсан юм. Уучлах гэдэг чинь болохоор зүгээр одоо үнэгүй зүйл тэгэхээр хинж хийж болно те. Уучлалт гуйна гэдэг чинь те уучлах гэдэг чинь болохоор ингээ үрдийн зүйл. Уучлал гэдэг чинь бол ингээд найз нөхрөлийн зүйл. Уучлалыг бол ингээ өнөөдөр хийж болно. Уучлалыг бол ингээ бүр ингээ мартагдсан хүмүүст ч гэсэн хийж болно. Энтэр ч гэсэн юм уу те. Уучлал бол ингээ дайснууд ч гэсэн хоорондоо хийж болох зүйл энтэр гэсэн айгүй тийм уучлалын тухай байгаа хгүй. Тэгэл I want to take forgiveness as far as it goes гэж аахгүй. Би бол ингээ уучлал гэдэг зүйлийг бол үнэхээр хийгээд те бүр ингээд хаа хүрхүү те бүр тэр хязгаар хүртэл тэгэж очиж хүмүүсийг уучлалмаар байна гэсэн утгатай нэг тиймэрхүү зүйлийг хэлсэн байгаа. За тэгэд ийм урт юм ингэж 50 ашигласан дуу нь болохоор өштэй те can't forgive гэдэг дуу байгаа аахгүй. Уучлалж чадахгүй гэсэн тийм дуу тавьчихсан байгаа. За энийг болохоор хүмүүс нөгөө нэг Selena Gomez-ийн Justin Bieber зориулсан гэдэг тэр хоёр дуунд ингэж зориулж байгаа гэж бодож байгаа. Нэг нь болохоор ингээд Selena Gomez хэлжсэн шүү дээ. Би чамайг надаас уучлалт гуйсан гэж төвлөсөн ингээд те. Тэгээд тэрэнд нь хандаж хэлж байгаа. Нөгөөх нь бас ингэж штэ. Forgiveness is for the forgotten гэж байгаа шүү дээ. Тэр нь болохоор те forgiveness уучлал гэдэг чинь болохоор мартагдсан хүмүүст ч гэсэн зориулсан гэж байгаа шүү дээ те. Тэр нь болохоор бас өөрийг нь хэлээдсэн шүү дээ Selena Gomez. Яг өөрийг нь I don't know if it's about Justin те. Гэхдээ ер нь те тэр дундаар тэгсэн байдаг шүү дээ те. How does it feel to be forgotten те. Мартагдах ямар байна гэж хэлж байгаа болохоор бас энэтэй нь холбоод хүмүүс Justin энэхүү story нь бол яалтчгүй ингээ Selena Gomez хандж байна. Энэхүү дуунуудад нь ингэж reply хийж байна гэж бодож байгаа. За тэгээд ойрын үед ер нь энэ хоёр бол ингээд хоёулаа айгүйх тийм одоо Hailey Justin хоёрыг яриад аахгүй. Одоо энэхүү амар viral юмнууд явж байгаа болохоор ингээд өөртөө social media дээр айгүйх тиймэрхүү бас ингээд хариугууд байгаа юм шиг тиймэрхүү юмнуудыг тавьж байгаа. Justin энэ удаа бол ингээ эр хүн шиг одоо бас эхнэрийгээ өмөрч байгаа. Урд нь болохоор ингээл Hailey Bieber ингээл баахан интернетээр бөөн ингээд доромжлуулахаар ингээд Justin Dove дугаагаад идэг байсан шүү дээ тий. Энэ удаа болохоор ойрын үед Justin айгүйх тэгж эхнэрийгээ өмөрсөн зүйлүүдийг одоо өөрийнхөө Instagram дээр тавьж агаад эхнэрийнхээ зургуудыг айгүйх постлоо. Эсвэл ингээл эхнэрийгээ амар тийм хайп хийсэн юмнуудыг айгүйх тавьж байгаа. Тэгэхээр бас ингээ эхнэрийгээ өмөрч ингээд чинь бас болоо шүү дээ тий. Бас ингээд эр хүн шиг зан гаргаж ийн, эр нөхөр шиг зан гаргаж ийн. Тэгэхээр одоо бас сайн байна. Гэтэ хэдүүлээ яг тэр тэ ямар story хийж яаж яасан тухайн хэдүүлээ weekly recap дээр ярьцгаая. Окей. Өнөөдрийн дугаар болохоор зөвхөн одоо Selena Gomez-ийн 3 дууныхын тухай байх бичлэг байлаа. За манайхаа ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Тэгээ та бүхнийг комент хэсэгт энэ дуунуудын тухай юу гэж бодож байгаа тухайгаа тэ энэхүү дуунуудыг үнэнгээсээ одоо Selena Gomez, Justin болон Hailey хандаж хийсэн дуунууд гэж бодож байна уу? Эсвэл зүгээр өөр юмны тухай гэж бодож байна уу гэдэг тухайгаа бас комментэд бичиж үлдээгээрэй. За ингээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болох болонгаараа цоо шинхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.